хуваалцаад өгөөрэй. Баярчин гэдэг Улаанбаатар зүүн Сулбанд тохиолдог 2023 оны 7 сарын 25-нд байгаа юм аа. Тэгээд энэ тохиомжийг болохоор зэрэг ангийнхаа хүүхдүүдэд зориулж бичсэн. Тэдний болохоор Монголын одоо хүүхдийн хязгаар хүртэхгүй
Сая сонсогдсон болов уу? За. Аа. За. Энэ альмиг хараа та бүхэнд юу гэж бодогдож байна? Эдмээр гэнэ. Тэгээ ер нь аль ингээ үсэж байгаа болохоор эдмээр байгаа штэ. Тэгсэн чинь энэ альмиг хараад болохоор зэрэг ингээд дэлхийд аягүй том нээлт хийсэн нэг эрдэмтэн байдгийн талаар мэдхүү. Тий, Исаак Ньютон гэдэг эрдэмтэн байдаг штэ. Тэгээ энэ хоёр мемдэр болохоор зэрэг хэрвээ ингээ Ньютон алимтай бол ингээ бүр ингээд хар нөөх сансар окторгой таталцал гэж бодож байхад би алимтай бол ингээ зөвхөн шашхын аваа тухан дээрээ наа чадна л гэдгийг харуулж байна. Тэгээ хажуутлынхаа зурган дээр нь болохоор бас ингээд энэ болохоор яг ингээ бидний одоо үзэж байгаа мэддэг физик харагдаж байна. Тэгээ хажууд нь болохоор хэрвээ Ньютон ингээд коконутын модны доор суусан бол физик ийм жоохон байх байсан гэдгийг харуулж байна. Тэгээ Ньютон ингээд бидний мэдгээр ингээд алюминий модны дор унтжгаад дээрэс нь алим унаад ирсэн чинь энэ яга унаад ирвэ гэдэг зүйлээс анх бодож эхлээд татацлын хуулийг нээсэн штэ. Тэгээ энэ зурагнаас харах юм бол физикийн шинжлэх ухаан Ньютоны оруулсан хувь нэмэр ийм их байна гэдгийг харуулж байна. Тэгээ дээрэс нь физикийн шинжлэх ухааныг Ньютоны өмнөх болон Ньютоны дараа гэж хоёр хуваадаг. Тэгээ Ньютоны өмнө болохоор зэрэг ихэнхдээ ингээд таамаглал онол төдий байсан бол Ньютоны дараачаас яг физикийн шинжлэх ухаан нь өөрөө яг шинжлэх ухаан болж бүрэлдэж эхэлсэн байдаг байна. Тэгэхээр нэгийн А, Б үзчихсэн үү? Үзчихсэн шүү дээ. Хэцүү байсан уу? Тэгээ нөгөө нэг ядаргаатай интеграл, дифференциал гэдгийг чинь гаргаж ирсэн байхгүй юу? Тэгээ Ньютоны өөр нээлтүүд гэх юм бол бас бидний мэддгээр хөдөлгөөний хуулиуд, таталцлын хууль, гэрлийн мөн чанар, хөргөлтийн тухай хууль, хоёртын теорем, телескоп гэдэг зэргийг зохион бүтээж нээж гаргаж ирж ирсэн юм байна. За тэгээд өөр Ньютоны гаргасан бүтээлүүдийн талаар гэх юм бол тэрээр нийт ингээ нас барах хүртэл 2100 орчим номыг гаргасан юм байна л да. Тэгээд тэр номных нь 27% нь болохоор зэрэг шашин, теологи, мистицизмын тухай байдаг. 10% нь алхим, 8% нь одоо орон математик, тэгээ 3% нь физик гэдэг юм байна. Айгуу сонирн бааз. Яг ингээд бид нар Исаак Ньютон гэдэг юм бол хамгийн түрүүд мэддэг салбар мэдээж физик штэ, алдартай физик эрдэмтэн гэж боддог штэ. Гэтэл ингээд физикийн талаар судалсан зүйлс ингээд гаргасан ном нь 3% байдаг юм байна. Харин энэ дундаас хамгийн их байгаа нь ингээд шашин, теологи, мистицизм гэж байгаа штэ. Энэ болохоор ерөнхийдөө ингээд бурхны талаар хэлж байгаа юм байна л да. Ньютон ингээд бурхны талаар айгуу судалдаг байсан. Тэгээ тэр судалдаг байсан ном нь болохоор Библи гэдэг ном юм байна л да. Тэгээ Ньютон ингээ бурхныг бүх орчлон ертөнцийн бүтээгч хэмээн үзээд шинжлэх ухааны хууль бол бурхны тогтоосон зүй тогтолын дагуу явдаг гэдэгт итгэдэг байсан байгаа. Тэгээд шинжлэх ухааны судалгааны тэр арга бурхны таныг мэдэх арга гэж боддог байсан байгаа. Тэгээд өөр ингээд Библийн Даниэл болон Илчлэл гэдэг хоёр номын зөвнөлийг онцгойлон анхааран судалдаг байсан. Тэр ингээд Библиэд хүн төрлөختний ингээд ирээдүйн түүх бичигдсэн байдаг гэж үзээд түүнийг ингээд тайлбарлах гэж оролддог байсан байгаа. Тэгээд ингээд тэр дундаасаа ингээд хүн төрөлхтний төгсгөл ингээд хизээвэ гэдгийг бас ингээд онол төвшүүлдэг байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд Ньютон ингээд яагаад Библийг ингэж их судалдаг байсан бэ гэдгийг талаар ингээд жоохон бодоод үзье. Эхлээд таталцлын хуулийн талаар мэдэн штэ. Ньютон ингээд анх таталцлын хуулиас ингээд ер нь дэлхийд даяараа алдартай болсон. Тэгээд 1666 оноос эхлэн 20 жилийн туршид ингээд судалгаагаа явуулсаар анх 1687 оны 7 сарын 5-ны өдөр олон нийтэд энэ таталцлын хууль гэдэг зүйлийг зарласан байгаа. Яг энэ үеэс эхлэн бид нар ингээд таталцлын хууль гэдэг зүйл ингээд байдгийн байна гэдгийг мэдсэн байгаа. Гэтэл ингээд Ньютон энэ зүйлийг ингээд гаргаж ирээд олон нийтэд дэлгэрүүлээ. Тухайн үед ингээд шинэ нээлт хийхин тулд шууд ингээд ийм юм байдгийн байна гэж хэлэхгүй шүү дээ. Маш олон эрдэмтэд хоорондоо зөвшөлдсөний үнэн дээрээс энэ үнэхээр үнэн юм байна гэд энэ зүйлийг гаргаж зарладаг байсан. Тэгээ тэр болтол болохоор зэрэг ингээд 20 жилийн хугацааг зарцуулж судалсан байгаа шүү дээ. Гэтэл энэ ингээд өөрийнх нь ингээд олж нээсэн зүйлс аль ингээд өмнө нь нэг тэр номон дээр бичигдсэн байсан байгаа байхгүй юу? Тэгээ Библийн ингээд дуулал 104-ийн 5 гэдэг хэсгээр нь болохоор үрд мөнхөд дайвуулахгүй тулд дэлхийг суурин дээр нь та тогтоон тавьсан гэж илэрхийлж байгаа. Энэ нь болохоор дэлхий болон бусад ингээ гараг хэрэгсүүд хоорондоо ингээд мөргөлдөхгүй яаж ингээ зөгцсөн байдаг вэ гэхээр зэрэг таталцлын
таталцлын хүчний улмаас ингэж дайвахгүйгээр ингээд доктортой оршин тогтнодог юм байна. Тэгээ үүнийг нь болохоор зэрэг энэ хэсэгт ингэж илэрхийлж бичсэн байгаамаа. Өөр нэг хэсгээр нь болохоор зэрэг Яв 26-гийн 7 гэдэг хэсгээр илчилгүй хоосон дээр умардыг тэрээр дэлгэж эзгүй хоосон дээр газар дэлхийг өлгөдгөө гэж гарч байгаа. Энэ хоосон гэдэг нь болохоор зэрэг бидний орон зай хэлж байгаа. Нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн энэ ингээд бидний орон зай оршин тогтнож байдаг. Харин түүн дээр ингээд дэлхий болон бусад гаригууд ингэж өлгөгдсөн юм шиг байралтгаа гэдгийг илэрхийлсэн байгаа байхгүй юу. Тэгээ яг энэ зурган дээр харж байгаачлан бидний орон зай ингээд тийш ингээд за яг хийлдэг гудас шиг гэж бодох юм бол хийлдэг гудсан дээр ингээд хүн суухаар ингээд хонхоодог штэ. Яг үүнтэй адилхан орон зай дээр ингээд дэлхийн мэтийн ингээд хүнд маастай бийт ингээд байрласнаар тухайн орон зайг ингээд хонхоолгодог. Харин тэр хонхоолгосон орон зайнаас нь болоод таталцал үүсдэг байгаа байхгүй юу. Тэгээ яг энэ зүйлийг ингээд энэ хүн номон дээр ингэж бичигдсэн байгаа. Тэгэхээр ингээд Ньютон энэ зүйлийг ингээд нээж илрүүлснээрээ дэлхийд даяараа алдартай болоод агуу суурт эдэмтэн гээд шүтэн биширддэг болсон шүү дээ. Тэгээ бүр ингээд Ньютон нэг физикийн шинжилгээ ухааны эцэг гэж нэрлэдэг. Тэгэхээр бодоод үзэх юм бол Ньютон энэ бүхнийг оргуу хоосноос бүтээж гаргаж ирсэн үү? Үгүй шүү дээ. Аль хэдийн ингээд байдаг зүйлийг аль хэдийн бүтээгдсэн зүйлсийг өөрөө судалж агаад ийм зүйл байдаг юм байна. Ийм учраас энэ ингэж үргэлжилдэг юм байна гэдгийг нээж илрүүлсэн хүн шүү дээ. Тэгвэл энэ зүйлийг ингээд аль хэдийн оршин тогтносон байсан зүйлийг зүгээр ингээд хожим нь ингээд ийм зүйл байдаг юм байна гэдгийг мэдсэн байхад түүнийг ингээд оргуу хоосноос бүтээсэн нэг нь байдаг юм байна гэдгийг мэдсэн байгаа. Тэр энэ зүйл бичигдсэн Библи гэдэг нь ямар ном юм болоо гэдгсэн чинь дэлхийн топ 10 уншигдсан номын хамгийн нэгдүгээр байдаг. Нийт 3.9 тэрбум уншигдсан. Тэгээ бусад ингээд уншигдсан 9 номноосоо бүр ингээд хав илүү их уншигдсан байгааг харж байгаа бах. Тэгээд 3658 хэл дээр орчуулагдсан. Нийт ингээд 3500 жилийн өмнөөс бичигдсэн. 1600 жилийн турш 3 твийг дамнаад нийт 40 гаруй бичээчээр бичигдсэн тийм ном байгаа байхгүй юу? Тэгээ яг түрүүний бидний энэ одоо харсан дуулал Яв гэдэг энэ хоёр ном нь болохоор 3500 жилийн өмнө бичигдсэн байна. 자리에 하나님 계셔야 되고 бид бүхний сэтгэлийн хамгийн чухал газарт бурхан байж байгаа хэрэгтэй. 우리 시간에 가장 좋은 시간을 하나님께 드려야 되고 бид бүхэн өөрсдөө цаг хугацааны хамгийн сайхан цагаа бурханд өргөх хэрэгтэй. 내 생애의 가장 좋을 때를 하나님께 드려야 되는 거예요. өөрийнхөө амьдралын хамгийн сайхан үеийг бурханд өргөх ёстой. 지금을 Одоо 지금이 여러분들의 시간이 너무나도 좋은 시간이라고. одоо та бүхний өнгөрүүлж байгаа энэ цаг мөч нь үнэхээр сайхан цаг. Өнөөдрийн шалгалтыг болохоор орц ингэж өөрийнхөө цэжлэлийн хэмжээний аягүй сайн өгсөн гэж бодож байна. Тухайн дээр нь бичсэн байт юм. Болсноос ер нь гайгүй өсөл гэж бодож байна. Авто гэдэг номын нэг хэсэг байгаа байхгүй юу? Тэгээ байгалийн философи Ядарч байна. Ядарч байна. Тэр ядарч байна. Тэгтээ гоё яана. бараг харагдахгүй нь. За тэгвэл 하나님께 가장 좋은 бараг материал газар 시간을 하나님께 드리는 거예요. Энэ чинь өөрийнхөө хамгийн сайхан цаг үеийг бурханд өргөж байгаа хэрэг. байгаль яагаад юу ч дэмий бүтээдэггүй ээ. ертөнц бидний хардаг эмэгцэгч Сэдвчлэн зэвсийн цаг болно. Бие даалтын цагууд. Эцэн зохиомж ярих гоёсэн. Тэгээ бас оноогоо харах бас гоёсэн. бүхнийг нэг төлөвлөж дэргэд байн бүхнийг ойлгож Одоо өгсөн нэг жилдээ ч гэсэн сайн мэдээ илүү хүчтэй тараагаад дараа нь оюутан болохтой гэсэн оюутны итгэлийн амьдралаар амьдрангаа илүү олон сайн мэдээ тараах гэж байна. Сайн мэдээ сайн тараадаг. Эзний ажилчин болох гэж байгаа. тэгэхээр энэ зүйлийг бүтээсэн бүтээч бурхан гэдэг зүйл Самын сургууль дээр болж байгаа бүх үйл явц Христэд итгэгч хүний амьдралд уусаа байх ёстой зүйл байсан юм байна гэдгийг Мохотоо ч гэсэн захирч болд юм байна гэдэг нь харж байгаа. Библийн талаар бахан ч гэсэн мэдээлэл хүнд өгөөд тэгээд ихэнх сайн мэдээ тараах тухай илүү сууж байгаа. зүгээр шууд гарч ирэхгүй штэ. Барилгыг нь барьсан. сайн мэдээ тараахны илгээ зөвлөг самын сургууль. Үрчимсээ ургуулдаг самын сургууль баярлалаа. Би сонсож сэтгэлээ зүйж.
бодоод итгэсэн болов. Та бүхний өнөөдөр энд сууж байгаа шалтгаан яг юу вэ? Нойроо хасан байж, ядран байж, оноо За бүгдээ сайн байцгаана уу? За яарчаас их ядарч байгаа ах тий. Тэгсэн сайн сонсож өгөөрэй. Тэгээд тийм сайн гоё биш ч гэсэн яарчаас чатахаараа хийсэн байгаа. Тэгээд энэ болохоор хүний эдисийн өсвөр гэдэг зохиомж байгаа. Тэгээд би болохоор хувьдаа биотехнологиор сурдаг байхгүй. Тэгээ нь бол биолог гэсэн үг. Тэгэнгүүт нөгөө нэг одоо библийг ярих юм бол Дарвин, эволюц гэдгээс шалтгаалаад ер нь бол жоохон ингээд библи үүсгдэг ч юм уу тий жоохон худлаа шашин ингээ ярьчих гээд байна гэдэг талаар үүсгдэг магадлал нэлээд өндөр. Тийм болохоор энийг библи хизээч тийм зүгээр нэг шашны энгийн ойлголт биш ойлгомжтой шинжилгээ ухаанаа баталсан зүйл юм аа гэдгийг тайлбарлахын төлөө ер нь бол зориулаад хийсэн. За тэгвэл хамтдаа үргэлжлүүлээд харцгаая. За та гараа хэсгэж байсан уу? Тий зөндөө штэ тий. Ямар нэгэн байдлаар зөндөө хийжсэн тий. Ингээл зүгээр ингээд юм хонгирч байгаа ч юм уу эсвэл нэг нэмгэн нотын цаасанд ингээд дурддаг ч юм уу. Нэг л мэтгэд миний гар ингээд эсгэдээд тэгээ миний гар амар хөвдчихсэн нэг тохиолдол байдаг тий. За тэгвэл хизээ идэгснийг анзаарч ирсэн үү ер нь? Тийм үгүй нэг л мэтгэд бас л идэгцсэн байдаг шүү дээ тий. Нэг л мэтгэд идэгчихсэн нөгөө шарах маань анчихсан. Тэгээ зүг зүгээр болчихсон байдаг тий. За тэгвэл хамтдаа үргэлжлээд одоо тэр ингээд тэр шарах маань хэрхэн идэгдэг талаар хамтдаа мэдцгээе. За тэгвэл гараа хэсэгсэн үед нөхөн төлжих процесс буюу нийтдээ 4 үе шатын турш явагддаг юм байна л та. За тэгвэл эхнийх нь болохоор гэмтлийн үе шат буюу 0 минутаас 6 цагийн хооронд үргэлжилнэ. Тэнгүүд эхнийх нь болохоор одоо ингээд нөгөө цус гоожоод байгаа шүү дээ тий. Тэгвэл энэ цусыг ингээд юм бүр ингээд гоожуулаад байж болохгүй шүү дээ тий. Тийм болохоор хүний биеийн механизм цаанаасаа итгэжээд одоо юм цусны бүлэгнэлт гэдэг зүйлийг үүсгээд тэгээ цус ингээд алдагдах болдог юм байна. За тэгээд цусны ялцууд болон одоо энэ тромбоцит гэдэг энэ нисэн гэмтэн судсанд наалдаа тэгээ фибрин уураг ялгаргаж төр зүрийн бүлэн үүсгэдэг байна. За тэгээ хоёр дахь үе шат нь болохоор өрөвсөл буюу 6 цагаас 3 өдрийн хооронд үргэлжилнэ. Тэгээ дахлааны эсүүд нь одоо ингээд тэр ингээд нөгөө нэг зүсчихсэн байгаа тэр ингээд хэсэгт маань орсон бохирдлыг ингээд цэвэрлээд тэг ямар нэгэн байдлаар өвдөл тавдал улаалт илэрсэн бол тэрийг ингээд юм цэвэрлдэг тийм явц байх нэ. За тэгээд үргэлжлээд 3-аас 10 өдөрт буюу шинэ эд үүсгэхийн үйл явц явагдаж байгаа. Энэ болохоор фибропласт эсүүд шарханд ороо тэгээ шинэ коллаген утас үүсгэж эхэлнэ. Тэгээ шинэ хялгасан судаснууд ургаж эдисийг хөдөлгөөж хэдүүлээ хангана гинэ. Тэгээд арьсны эсүүд хуваагдаж шархны гадаргууг битүүлнэ. Тэгээд нөгөө нэг шарх маань анигддаг байх нэ. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор эдгэрлтийн төгсөлийн үе энэ болохоор ер нь бол 10-аас 30 өдөр гэж тэгж байгаа шүү дээ тий. Тэгээ анзаарах юм бол нөгөө нэг юм шархны маань хэр гүн хэр уртаас нь хамаарад ер нь бол янз янзаар ингээд идэх хугацаа нь өөр байдаг бахан. Тэгээд ер нь бол нөгөө коллаген уурга маань улам бат бөх болоо тэгээ шарх аажмаар идэгдэг. Тэгээ арьсны өнгө магадгүй хувирах магадaltaй гинэ. За тэгвэл ямар ч байсан юм байна. За тэгвэл хэдүүлээ ингээд за ямар ч байсан гараа ингээд хэсэгцэн бол ингээд идэгчих нахна шүү дээ тий. Ер нь бол идэгчдэг угаасаа хэдүүлээ зөндөө харж байсан тий. Тэгвэл хуруугаа дасчихвал яах вэ? Юу гэж бодож байна? За халуун дээр наах бол энэстэй боломжгүй шээ. За нөгөө тасраад тэгээ бүр ингээ байхгүй болцсон. Та хизээч та олохгүй. Тэгвэл яах вэ?
Тэгээд хэдүүлээ тиймэрхүү тохиолдлуудыг амар хардаг шүү дээ. Нэг хорон байдгүй, хоёр хорон байдгүй, жоохон золгүй үйл явдлууд зөндөө хардаг тий. Ямар нэгэн байдлаар аюуласлаад ингээд хуруугүй болсон. За тэгвэл яг ингээд ийм хуруугүй болсон тохиолдлоос ахуулаад тэгвэл тэр хүнийг хуруутай болгосон үйл явдал болсон байна л да. Тэгвэл энэ юу болсон бэ гэх тэгэнгүүт Иракт болсон нэгэн судалгааны үзсэн дээрээс болохоор хуруу ургаас нь туршилт олсон байна. Энэ нь болохоор Иракт буудуулсан цэргийн эрхийн хурууг үүдэл хэсгээс ургасан байна л да. За тэгвэл хэдүүлээ бодоод үзэл да нөгөө нэг хурууг буудсан гэхээр чи нөгөө ясан байхгүй болсон гэсэн үг шүү дээ тий. Доторх мэдрэлийн эснэ бүгд байхгүй болсон. Тэгвэл тэрийг нөгөө нэг халуун дээр наах бол боломжтой болчихж байгаа. Манай Монгол арга байхгүй. Тийм болохоор хэдүүлээ одоо энэ хуруу ургасан энэ туршилтаа дамжуулаад тэгвэл хуруу хэрхэн ургасан юм бэ гэдгийг авч үзье. За тэгвэл энэ дээр ингээд тодруулсан хэсэг нь болохоор үүдэл эс гэж байгаа шүү дээ тий. Тэгвэл үүдэл эс гэдэг нь яадаг эс юм бэ гэх юм бол үүдэл эсээс эргэтэн хүртэл ургуулах боломжтой ийм эс юм байна л да. За тэгэх юм бол үүдэл эс гэдгийг энийг нь харчаа. Эсийг ерөнхийд нь бол хоёр ангилдаг. Саяны нөгөө өмнө нь ярьсан арьс гэдгээр болохоор арьсны эс гэдэг ингээд тусдаа нэг эс байдаг. Зүгээр нөгөө бидний мэддэг энгийн нэг эс байгаа. Тэнгүүт нөгөөх нь болохоор үүдэл эс буюу одоо энэ үүдэл эс нь болохоор олон эст организм. Тэгээ анхны төлөв байдлаасаа шилжин эргэтэнтэй хэдийн бүтэц өөрөө бүхий эс болох хувирах чадвартай эсийг хэлдэг бахнэ. За тэгвэл энэ үүдэл эсээс болохоор бүр ингээд янз янзын эргэтнүүд ургах боломжтой. Эхнээс нь харах юм бол тарих дотор эргэтэн уушиг тэгээ зүрх яс гэд янз байж таа тий. Тэгвэл эдгээр ингээд бүгдээрээ үүдэл эс гэдэг нэг зүйлээс ингээд юм хэрхэн тариалаж хэрхэн өсвөрлснөөс хамаарат өөрөөр эргэтнүүд ургах боломжтой ахнэ. За тэгвэл энэ ингээд хизээ нэгэн цагт бүр аль дээр үед болж исэн гэвэл та итгэх үү? Итгэн штэ дээ. Итгэл хэлээ л дээ. Хэдүүл энэ сонирхоод үзье л да. Тэгвэл энэ хизээ олж исэн бэ гэх юм бол 3500 жилийн өмнө Библийн Эхлэл гэдэг номонд болж исэн бахнэ. За тэгвэл энэ болохоор Бурхан анх Адам гэдэг хүнийг бүтээгээд тэгээ тэр хүндээ болохоор хэрэгцээтэй одоо туслагчаар нь эмэгтэй хүнийг бүтээж өгч байсан тийм үйл явдал гарч ийн л да. Тэгвэл эндээс ингээ харах юм бол ийм эзэн Бурхан Адамыг гүн дойронд давтуулж түүнийг унтуулад хавиргаас нь нэгийг нь суглан авч ормыг нь махаар бүгэлжээ. Эзэн Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэй бүтээгээд түүнийг Адам тавьчих өгчээ гэдэг чинь штэ тий. Тэгэнгүүт эндээс харъя л да. Хавиргаас нь гэдгцэн байгааз сони юм тий. Одоо ингээл бидний ингээд юм идэж уудаг ингээ хавирах ч юм уу тий. Нөгөө хүүхдээ хавирах хиннээ хавирах эдгээр бол өдөөс юу ч болох боломжгүй штэ тий. Тэгэнгүүт хавиргаас хүнийг бүтээсэн гэдэг тэгэнгүүт яг үндэ Библи ингээд юу энэ яхаараа тийм байдаг ингэж бодохоор байгаа байхгүй. Тэгвэл энийг болохоор шинжлэх ухаанаар батлаад аль хэзээний хавиргаас болохоор хүн үүсэх боломжтой гэдгийг батлах боломжтой байна. За тэгвэл хэдүүлээ эндээс харъя гэх юм бол хавиргаас хүн үүсэх боломжтой юу гэнгүүт боломжтой. Яагаад юм бэ гэдгсэн чинь хавиргаанд үүдэл эс бол хангалттай хэмжээгээр агуулгаддаг юм байна. За тэгвэл үүдэл эс хэрхэн агуулгадаг вэ гэнгүүт эхнийх нь болохоор тэр нөгөө ясан доторх чөмгөнд буюу хэдүүлээ нөгөө нэг Библийн үг судлалын үеэр бас сурсан шүү дээ тий. Яснуудад энэ тэнд ингээд юм чөмгөнд агуулгадаг хамгийн их ингээд юм хэрэгцээтэй ясан одоо хавирга байдаг гэдгийг бол анзаарсан бах. Тэгэнгүүт лээ. Тэгээ хоёр дахь нь болохоор хавирганы хэлсэн одоо мезохимийн үүдэлээс агуулгадаг бахан. Тэгээ гурав дахь нь болохоор хавирганы мөгөөс эдэнд агуулгадаг бахнэ. За тэгвэл эндээс болохоор одоо нөгөө нэг үүдэл эсүүд маань ингээд ургаа тэгээд эргэтэн мэрэгтэй үүсэх боломжтой болчихлоо шүү дээ тий. Тэгээд эхнээс нь харах юм бол одоо энэ ясан доторх чөмөгнөөс болохоор нийтдээ ийм хоёр төрлийн үүдэл эс ингээ агуулгадаг байгаа байхгүй юу? Гемопоэтик буюу мезохимийн гэдэг ийм хоёр үүдэл эс агуулдаг. Тэгээд гемопоэтик үүдэл эс нь болохоор заа байж. Мезохимийн үүдэл эс нь болохоор ясан мөгөөс өөх болон холбогч эдийг үүсгэх чадвартай гэдэг чинь. Тэгээд үүдэл эсээс болохоор эргээд харах юм бол энэ нэрхнүүд ургах боломжтой шүү дээ тий. Тэгэнгүүт ингээ за ястай хүний би ястай. За тэгээ зүрх нь байвал болж гинэ. За тэгээ уушг нь байвал болж гин. Тэгээ дотор ихт нь бас байвал болж гин. Тэгээ тарих нь бас байчвал за яг болж гин. Гэтэ нэг юм дутж гин юу вэ? Цус тий? Яа тийм цус ахгүй юу? Тэгээ өнгөд хэдүүлээ эндээс харъя л да. Гемопоэтик үүдэл эсэд болохоор улаан эс, цагаан эс болон ялтас эсийг үүсгэх боломжтой гэж тэгж байгаа байхгүй. Тэгэнгүүт эндээс болохоор цусыг одоо ер нь бол төлжүүлэх ингээ ургуулах боломж бий болох боломжтой. Тэгэнгүүт болохоор одоо нөгөө нэг цусны хорт хавдарт өвчин өвдөөсөн хүмүүсийг болохоор энэ үүдэлсээр дамжуулаад эмчлэх боломжтой байдаг бахнэ. За тэгвэл бас өөр юугаар ингээд юм. За тэгвэл ингээд за хавирга нь бол боломжтой болчихлоо шүү дээ материал нь. Тэгсэн чинь тэгээд энэ болохоор нөгөө нэг хүнийг шууд ингээд нөгөө хавиргааны гинт суглаад татсан гэж шүү дээ тий. Тэгвэл энэ жоохон сони юм аа гэж бодож байвал энэ болохоор яач вэ? За энэ нөгөө ийм юм байна.
Адамыг болохоор гүн ойронд давтуулж тэгээд түүнийг унтуулаад тавиргаас нэгийг суглаа авч ормыг махаар бүтээжээ бүгэлжээ гэж хэлж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт болохоор хэрхэн хийсэн бэ гэх тэгэнгүүт нөгөө сэрүүн байгаа бодит байгаа дээр нь авсан юм биш. Тэгээд гүн ойронд давтуулж агаад тэгээд ийм ингээд юм тэг хавиргыг нь авсан бах нэ. Тэгэнгүүт тэгээ нөгөө гүн ойр гэдэг энэ зүйлээр дамжуулаад нэг эрдэмтэн болохоор анхны мэдээ алдуулагч тариаг одоо нээсэн бах нь тэгээ нөгөө холороо фарм ингээд бүгдээрээ сайн мэдж байгаа шүү дээ тий. Тэгээд ямар ч юм байна. За тэгвэл бидний хувьд юу за ингээд биднэрт нөгөө ашигтай юмнууд манд бий болчихлоо шүү дээ тий. За хавиргуул одоо одоогийн цаг ч гэсэн бэлэн байна. Тэгээд үргэлжлээд гэх юм бол нөгөө нэг мэдээ алдуулагч маань ч гэсэн байна. Тэгээд үүдэл хэсээс бол хангалттай хэрэгцэн төлжүүлэх боломжтой болчихж энэ бүгд бидэнд бэлэн байна. Тэгвэл магад бид хүн бүтээх боломжтой юу? Үгүй шүү дээ тий. Угаасаа чадахгүй. За тэгвэл хэдүүлээ харцгаая. Яагаад бид хүн бүтээх боломжгүй юм бол? За энэ болохоор эхнийх нь юм байна л да нөгөө нэг Винсент Ван Гог гэдэг энэ алдартай зурагчийг мэдэн штэ тий. Одод шүн гэдэг зураг амар алдартай штэ тий амар гоё зураг тий. Тэгсэн чинь энийг болохоор мэдээ зураачийн зурсан зураг болохоор ийм гоё юм штэ тий харахад үргэлж гоё. Тэгэнгүүт болохоор үүнтэй харьцуулаад болохоор энэ бяцхан жаалын зурсан зураг байна л да. Шаал өөр байгаа тий ингээд тий жоохон өөр байгаа тий. Тэгэнгүүт яагаад ийм байна вэ гэх тэгэнгүүт мэдээж ойлгомжтой шүү дээ. Зураач зурж байгаа юм чинь маш сайн зурна. Тэгээд маш сайн сэтгэж чадна, маш сайн яавал энийг гоё харагдуулж болох уу, яавал энийг үнэхээр гоё ингээд бүтээл болгож чадах уу гэдгээ сайн мэднэ. Тэгэнгүүт болохоор хүүхдийн зүгээс хийх юмаа гэх юм бол энийг зүгээр л ингээд юм уг нь бол ижилхэн өнгийн палмастер нь байгаа, ижилхэн бодгонд байгаа, бүх зүйлүүд нь байгаа хэрнээ хоёр өөр төрлийн юм зураг бий болоод байна шүү дээ тий. Тэрнтэй ч гэсэн яг адилхан одоо бидний хувьд болохоор энэ чадвар гэдэг зүйл бидэнд татагдж байгаа. Тийм болохоор хүний хүн төрөлхтнөөс болохоор хүн өөрөө хүнийг ингээ ургуулах хөдөөсөө боломжгүй байна. Хүнийг бүтээх боломжгүй байна. Харин одоо нөгөө нэг бүр нөгөө дээд зэргийн оршихуй буюу тийм нэгэн болохоор одоо тэр ингээд юм илүү чадварлагаар одоо энэ хүнийг бүтээсэн гэдэг энэ үйл явц болсон байна. За тэгвэл тэр ингээд юм нэгний хин юм бэ гэх юм бол жинхэнэ бурхан буюу одоо бүтээгч царын ганц тэгээ цаг хугацаа орон зай хязгааргүй оршигч юм бурхан бахнэ. Тэгээд бүтээгч гэдгийг хэдүүлээ сая баталчлаа шүү дээ тий. Одоо ингээд тэр ингээд хавирганаас одоо Адамын хавирганаас эмэгтэй хүнийг бүтээсэн тийм үйл явц хаана. За тэгээд үргэлжлээд ямар ч байсан тэгвэл энэ жинхэнэ бурхан яадаг бурхан юм бэ гэдэг юмгууд анханаас л одоо ертөнц бүтээгчснээс хойш түүний үйл үзэгдэл чанар түүний мөнх хүч ба бурхан чанар бүтээгчсэн зүйлсээ дамжиж ойлгодож илэрхий харагдаж байгаа тул тэдэн шалтгаан байхгүй гэсэн ийм бичлээ дамжуулаад ойлгомжтой бид нар эргэн тойрноо ажиглахад хин нэгэн бүтээсэн юм байна гэдгийг мэдэх боломжтойгоор бурхан аль хэзээний одоо зүрх сэтгэл маань суулгаж өгсөн юм байна. Тэгээ энэ тэнд одоо байгаа бүтээлүүдийг одоо байгаль орчноо харахад энэ хин нэгний бүтээгдэж дээ гэдгийг мэдэх боломжтой болгосон юм байна. Тийм болохоор одоо хэдүүлээ сая зүгээр нөгөө Адам Евагийн тэр ингээд одоо нэг Библийн нэг хэсэг агуулгыг л авч үзсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрүүгээр дамжуулаад энэ боломжтойгээ баталчихж байгаа бол өөрөөсөө Библи дотор өөр олон агуулгууд их чухал агуулгууд байгаа. Тэгээ бурхан гэж хэн болох тэгээ бурхан бас юу бүтээсэн одоо энэ дэлхийн ертөнцийн яад бүтээгцээ хийгээ тэгээ бурхан яг миний хувьд хэн юм бэ гэдэг талаар олон агуулгууд байгаа. Тэгээ хамтдаа энэ талаар судлаад үзхийг хүсэж байна. Басаа. За бүгдээрээ сайн байцгаана уу? Өглөө бас ингэ босч ирээд ингэ зохиом сонсох чи хэцүү шттэ. Яг энэ цаг ингэ хамгийн амар нойр үрдэн бол мэдж байгаа байхгүй юу? Гэтээ бас хин нэгэнд нь хэрэгтэй мэдээлэл байж магадгүй бас хин нэгэн дахиад зохиомжийг яаж бас бичиж болохоор хэмжээ санаа төрж магадгүй гэсэн хүсэл байгаа. Тийм учраас нэг хүнд ч болтгоо нөлөөлөх хэмжээний байж чадах юм бол их гоё юм санагдаж байна. За салхины нөлөө гэдэг нэртэй зохиомж байгаа. Энэ болохоор улаан тэнгисийн гайхамшигын сэдвээр хийсэн. За тэгвэл өнөө ингээм хамтдаа харцгаая.
За эхлээд болохоор ингээ Улаанбаатар хотын утааны байдлыг ингээ ярья. Манай жилд ингээ манай улсад ингээ жил болгон л утааны л ингээл байрал болон нэмэгдэж байгаа шүү дээ тий. Тэгээ ингээ манай улсын хувьд жилээр тусам үйлдвэрлэлийн бүтэц, машин, тээврийн хэрэгсэл нэмэгдэх, тэгээ шахмал түвшин хэрэглээ ихсэндээ холбоотойгоор маш их ингээ утаа ихсэж байна. Тэгэхээр энэ жилийн ингээ зургууд байгаа байхгүй юу? Бүхий л ингээ сайт мэдээллүүдээр ингээ явж байна. Утаа яагаад ингээ ихсэх болж байгаа тий. Тэгээ манайх уусаа бүгд мэдж байгаа. За гэтэл үүнийг болохоор ингээ одоо утааг багасгах арга хэмжээг авах хэвээр хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс нь төрийн албаныхан болон ард иргэд байдаг. Гэхдээ энэ дээр болохоор нэг юм мэдээлэл авахдаа Чойжо суурин сайдаас ингээ асуулт асуусан нэг нэвтрүүлэгч утаа яага багасах байгаа юм бэ гэсэн чинь нэгдүгээр түүтэн байна, хоёрдугаар салхи байгаа нь гэж байгаа байхгүй юу. Тэнгууд ингээд хажуу талнаа тийм туг цэг юм гээд мэдлэл төрөл ингээчсэн ба маргаашаа салхитай тул утаа багасаж 2-3 хоног ч гэсэн байдал дээрдэх төлөвтэй байна гэх. Тэр ингээ харангууд ингээд нэвтрүүлэгч хүртэл ингээ асууж байгаа. Салхи тэгвэл одоо энэ агаарын бохирдлын ажлыг хийх хэрэгтэй болоод байгаа мó гэ тэ. Бас нэр бид нараас ингээ боддөө шүү дээ. Салхитай үед бид бас их гоё утаагүй арай жоохон аятайхан явж идэг. За тэгвэл энэ салхи гэдэг тэгвэл манай улс орнд иймэрхүү одоо нөлөөтэй байдаг юм ээжээ. Салхины нөлөөг тэгвэл хамтдаа судалцгаая. Хэрвээ энэ салхи гэдэг зүйл дэлхийд тэр байхгүйсэн бол яах байсан болоо гэж бодоод үзье л да. За эхлээд болохоор эрсдээс уур амьсгал үүсээд нэг талд маш халуун, нөгөө талд нь маш хүйтэн тийм уур амьсгал үүсчих нэ. За энэ салхи байхгүй байгаагаараа дамжуулаад агаарын бохирдол бүр ингээ маш ихээр нэг газараа хуримтлагдаад тэгээ бидний амьдарч байгаа энэ амьсгалж байгаа агаарын чанар маш их муудна. За тэгээ уран бол цэцэглэх, үржих, амьд организмын хоорондын харилцан үйлчлэл сөрөг нөлөө үзүүлнэ. Яг тэгвэл зарим үрт урмлууд үрээ газарт гөвөөд тэр одоо газарт унж байгаа үрийг нь салхи дамжуулж өгөнгөө үржил нь явагддаг шүү дээ. Тэгэхээр ургамлын систем бас байхгүй болж ингэ чинь дахиад нөгөө цаашаага экосистем хүртэл ингэ сүрж байгаа байхгүй. За ингэх мэтчлэн салхи бас байхгүй бол хүүтэн агаар тэр чигтээ жингээрээ доошоо буугаад дээгүүр ингээ халуун агаар бүрхэж эхэлдэг байгаа. За тэгээд Монгол орны хувьд говийн нутгуудаар маш халуун ангамл газар болоод хангаан нутгаар маш хүйтэн чихтэй байгаад тийм эрсдээс уур амьсгал ингээ маш их үүснээсээ болоод өвчлөлийн төвшин ч гэсэндээ маш их нэмэгдэнэ. За ингээ харах юм бол салхи ингээ байхгүй болох юм бол бидний амьдрал ер нь ингээ тийм гамшигын нөхцөлд ингээ хүрч байгаа байхгүй юу? За тэгвэл энэ салхи хэрхэн ажилдаг вэ? Салхинд өөрийн гэсэн одоо зохицуулалт гэж зүйл байдаг. За тэр дээр харагдаж байгаа ингээ шар зургийг харах юм бол энэ болохоор ингээ агаар мандлын үндэсний төвчнөөс гаргаж байгаа мэдээлэл ингээ байгаа байхгүй юу? Далайн салхи хөвчлэн эрэг орчмын бүс нутагт чиг хурдамдаас авчирч орон нутгийн уур амьсгал нөлөөлдөг. За салхины замуудыг ингээ харах юм бол далайтай далайн урсгалтай их холбоотой байдаг байгаа. Далайгаас ерөөсөө энэ салхи бол ерөөсөө салшгүй холбоотой. Энэ далайн ус өөрөө эргэлж байгаа шүү дээ. Тэгээ энэ дэр нэг гол юм нь дэлхий тэнхилгээ эргэж явах явцад далайн ус маш их хөдөлдөг. Тэрийг ингээ перпендикуляр байдлаар салхи ингээ эсрэг чиглэл рүү эргүүлээд далайн усыг ингээ тэнцвэржүүлж идэг. За тэгээд энэхүү хэдийгээр одоо салхи нь одоо байгалийн зохицуулалтаар дамжуулж ингээ тогтмол салхины чиг үүссэн байдаг боловч зарим тохиолдолд гамшигын нөхцөлд хүргэдэг салхи бий болдгоо. Энэ гамшигын нөхцөлд хүргээд байгаа салхи нь тэгвэл яагаад бий болдго юм болоо гэдэг хид хідэн шалтгаануудтай одоо торнодоо ч юм уу те амар хүчтэй ингээ салхиуд үүсээд барилга байгууламжийг нураах хэмжээний болдог. Эдгээр нь агаарын даралтын ялгаа, цаг уурын систем, газар зүйн онцлог гэх мэтчлэн эдгээр хүчин зүйлсүүдээс шалтгаалаад хүчтэй салхиуд бол үүсдэг. За тэгвэл энэ хүчтэй салхинууд нь дандаа гамшигын хэмжээнд хүргээд байгаа шүү дээ тий. Бидний одоо амьдарч байгаа байр, орон, сууц бүгдийг хуу хамаа явцдаг ч юм уу, моднуудыг унгаачдаг ч юм уу. Гэхдээ салхи одоо хүчтэй салхи болгон гамшигын хэмжээнд хүрэгдэггүй. Авралт хүргэсэн салхи тэгвэл байна. Энэ авралт хүргэсэн салхи гэдэг нь саяны шалтгаануудаар авч үзэх юм бол агаарын даралтын үед ингээ хүнийг хамгаалахын тулд тэр оршин буй хэсгээс нь нэлээд зайтай хоол ингээ тэдэнд нөлөөлөхгүй байдлаар үүссэн юм агаарын даралт байна. За цаг уурын систем гэдэг юм бол одоо бусад салхи чигтэй заавал ингээл одоо газар зүйн онцлог тим юм гэж ингээ шалтгааллахгүйгээр шөнийн туршид салхилах тэр аргыг ашигласан. Удаан хугацааны туршид шөнийн турш ашигласан. За газар зүйн онцлогийг харах юм бол аврахыг хүссэн хүмүүстэй зориулж бурхны төлөвлөсөн хэсэг газар байсан гэж байгаа байхгүй юу? За эндээс ингээ харах юм бол их сонирхолтой ингээ бурхны төлөвлөсөн хэсэг гэж штэ. За энийг ингээ жоохон тодруулж өгч хагаад тэгвэл энэ ингээ зөвхөн бурхны хувааж чадах салхи байсан байх нэ. Бурхны хийж чадах салхи байсан байна. За энэ салхийг болохоор далайг хуваасан салхи гэж нэрлэдэг. Үүнийг өөрөөр улаан тэнгисийн гайхамшиг гэж нэрлэдэг. За энэ нь болохоор ингээ Библиэр гардаг юм аа. Тэгвэл энэ салхийг бурхан яагаад үүсгэх болов гэдэг тэр түүхийг ингээ эхлээд авч үзэх юм бол гэтэл 1:11 дээр ингээд Израильчууд Египчүүдэд ингээд боолшогдож исэн үе байсан шүү дээ. Тэр үед ингээд тэд фараонд зориулж Питм Рамсес гэдэг агуулгыг ингээд барьж исэн ингээд ийм үйл явдлаас эхэлдэг. За тэгвэл энэ Питм Рамсес гэдэг хоёр агуулга нь үнэхээр түүхэн бодит байсан. За үүнийг болохоор бас нэлээд одоо маргаантай
байсан боловч саяхан бас энэ Брил их сургуулийн нэг эмэгтэй судлаач Питер Рамсесийн одоо тэр малтлах юмнуудыг маш сайн судалж археологийг одоо сайн судалж агаад энэ бас схем зургийг энэ хар зургаар ингээ гаргаж ирээд энэ Питер Рамсес хоёр чинь үнэхээр бодиттой байсан газар шүү дээ. Үнэхээр ингээ хийжсэн агуулах юм байна гэдгийг гаргасан. За тэгээд гэтэл 13-аас 14 дээр ингэж яахгүй Египчүүд Израилийн хүүгүүдийг ажилд албатан шахсан. Тэднийг албатан шахсан хүн хүчээр ажлууд болох шавар зуурах, тоосох, цогох мөн хээрийн янз бүрийн ажлаар тэдний амьдралыг Египчүүд гашуун зовлонтой болгоо гэх ингэ бичсэн байна. Тэг ингээ хадны сүг зургуудаас ч гэсэндээ Египтийн хэсгээс ингээ олцсон зургаас ингээд Израильчуудыг яаж хөдөлмөр эрхлүүлж исэн тухай ингээ сүг зураг хүртэл ингээ байгаа байхгүй юу? За тэгээд тиймээс Египтчүүдийн гараас чөлөөлж тэр газраас гаргаад Канаан, Хит, Амор, Периз, Хив болон Ебусчуудын газар болох сүү бал урссан сайхан уудамнуудыг тавчрахаар би бууж ирлээ буюу бурхан өөрийнхөө энэ ард түмнийг сайхан газар руу явуулахаар шийдсэн. Маш их гашуун зовлонтой байсан учраас за тэгвэл үүнээс эхлээд энэ улаан тэнгисийн гайхамшиг үүссэн байна. Гэтэл 14-21-23 дээр Израильчууд Египтийн газруудаас ингээ гарч ирж тэр хэсгийг ингээ маш гоё бас ингээ жоохон тайлбарлаж өгөөд за тэгээд улаан тэнгисийн эрэг дээр хурж ирээд ингээ мухарддаг байгаа тий. За тэгээд гэтэл 14-21-23 дээр юу гэж гарсан гэхээр ус хуваагдаж хуурай газар гарваа. Тийм ээ. За энэ ус хуваагдаж хуурай газар гарах боломжтой гэдэг нь одоо яг чараа энэ за жишээлбэл энэ болохоор судалгаа байгаа байхгүй юу? Улаан тэнгисийн бүх эргүүдийн судалгаа, эргийн хэмжээнүүдийн судалгаа. За тэгэнгүүт энэс ингээд схем зураг харагдаж байна тий. Энэ доор нь болохоор хамгийн гүйхэн эргүүдийг ингээд харуулж байгаа байхгүй юу? За нэгдүгээр нь болохоор Акаба болон хоёрдугаарт нь Нүвеба гэсэн хоёр эрэг харагдаж байна. За ингээд хараад үзсэн чинь үүнийг ингээд Израильчуудын ард түмэн ингээд Мосе тий ард түмнийг ингээд аваад ингээд одоо гарсан гэдэг байна. Яаж гатлах боломжтой байсан болоо гэдгийг хүртэл ингэ судалсан судалгаа байна. За тэгтэл энэ Акаба буюу хамгийн одоо гүйхэн байгаа тэр хэсэг нь гүйхэн мөртлөөсөө маш их шавар ихтэй, намаг ихтэй учраас энэгээр хүн гатлах боломжгүй байжээ. Харин Нүвеба буюу энэ хоёр дахь хэсэг нь болохоор одоо энэ дээр өгн бол харагдаж байгаа жоохон томруулах боломжгүй байна. Нүвеба нь болохоор олуулаа гатлахад их боломжтой. Тэгээ гүйхнийх нь хувьд ч гэсэндээ их тохиромжтой хэсэг байна гэдэг ингэ судалгаа гаргаж байгаа юм аа. За тэгэнгүүт Библи ингээд нэг зүйлтэй ч гэсэндээ алддаггүй ингээд гатлах боломжтой хэсэг байсан юм байна. За тэгвэл хэрхэн энэ далайг улаан тэнгисийг гаталсан бэ гэх юм бол эзэн шөнийн турш ингээд дорны хүчтэй салхиар далайн усыг ухраас гэж байгаа шүү дээ. За шөнийн турш гэдэг чинь маш их хугацаа зарцуулаад дорны хүчтэй салхиар гэж байгаа. Энэ дорны хүчтэй салхи гэд судлаад байсан чинь нэ штэ. Өрний салхи болон дорны салхи хоёрын хоорондоо бүр шал ялгаатай байдаг байгаа байхгүй юу? За чиглэл нь гэх юм бол өрний салхи нь өрнөөс зүүн тийш буюу баруунаас зүүн тийш чиглэсэн. Дорны салхи нь болохоор зүүнээс баруун тийш чиглэсэн ийм салхийг үүсгэдэг. За уур амьсгалын хувьд за өрний салхи гэдэг байгаа нь далаагаас тэр хүүтэн одоо уур амьсгалтай цаг агарын хүүтэн чиглэг уур амьсгалыг их газар дээр авчирдаг болвол дорны салхи нь их газар дээр байгаа хуурай агаарыг далай руу сэлгэж ингэж явдаг зориулттай ийм чиглэлтэй байдаг байна. За тэгээд нөлөөллийн хувьд гэх юм бол бид нарт усны нөөцөд эерэг нөлөө үзүүлдэг буюу өрний салхинуудын сайн ингээд чиглэг урамс авчдаг гэсэн шүү дээ. За дорны салхи нь усны нөөцийн хомсдол хүргэж болох буюу одоо ингээд хуурай нөхцөлийг үүсгэдэг гэж байна. За үүнийг хаанаас авсан бэ гэх юм бол далайн агаар мандлын үндэсний захиргааны товчоо буюу бид нар дэлхийн нийтээр ашигладаг энэ сайт байна. Болон их сургуулиудад ашигладаг энэ далайн агаар мандлын тухай энэ хоёр төрлийн сурах бичгээс нэгтгэсэн мэдээлэл ахнаа. За тэгвэл за шөнийн турш ингээд далайн усыг хувааж болж байгаа юм байна. Тэгээд ингээд бурхан гаргасан гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр гол нь нөгөө дорны хүчтэй салхи гэд бичээд өгсөн байгаа нь Библи ингээд нэг ширхэг жижиг зүйлээр ч гэсэндээ ингээд алддаггүй. Бурхан өөрөө үнийг хийсэн учраас энэ гайхамшиг нь үнийг баталж байгаа байхгүй юу? За тэгээд Египчүүд ингээд араас нь хөөгөөд фараоны бүх морьд тэрэг зэрэгтэй ингээд далаар орсон. Яагаад ингээд далаа руу орох болов гэдэг нь их чухал. Одоо Египтээр буулгасан 10 гамшиг болон улаан тэнгисийн эрэг хавцаа олдоод буй археологийн алдар байгаа байхгүй юу? За энэ дээр харагдаж байгаа National Geographic-аас гаргасан энэ хүү YouTube дээрх мэдээлэл нь одоогоос нэг 24 хоногийн өмнө гарсан мэдээлэл байгаа. За яагаад энэ 10 гамшигыг ингээ ярих ёстой вэ гэх юм бол Египчүүд яагаад заавал улаан тэнгисийн ардаас ингээ тийм Израильчүүдийн араас ингээ орох ёстой болсон гэхэлэр тэрнээс өмнө нөгөө гарахгүй байх үед 10 гамшиг ингээ туулсан байгаа шүү дээ. Тэр үед ингээ нийл мөрн нь уцус болоод цус болчихжээ, усгүй болоод хамаг тариа будаагүй болоод мал амьтдууд нь бүгдээрээ тахалт баригдаад тий. Ингээ үр хөвгтүүд нь ч гэсэндээ өнгөрөөд ирэнгүүт нөгөө еврейчүүд чинь ингээ өөрсдийнхээ бүх юмтайгаа гарчиж байгаа шүү дээ. Тэгвэл нөгөө хамгийн юмгүй, юучгүй үлдчихэж байгаа нь Египчүүд байсан байгаа байхгүй юу? За тэгсэн чинь
Энэ үйл явдал төөхөн үнэн болохыг одоо энэ YouTube мэдээлэл одоо National Geographic-аас гаргасан мэдээлэл төр ингээ маш дэлгэрэнгүй ярьдаг. За үүнээс ингээ тайлбар одоо богинохон болгоод тайлбарлах юм бол энэ 10 гам шиг явагдчихсэн үе байгаа штэ. За нийл мөрөнд цус болсон гэх юм бол усгүй болж байна гэдэг чинь эрдэс бодисын дутагдалд орж байна гэсэн хүмүүс. За тэгээд нөгөө царцааны нүүдэл орж ирсэн тариа будаа байхгүй болчих юм хэр нүүрс усны дутагдал. За одоо амьтнууд нь бүгдээрээ тахалт баригдчихэж байна. Маш их уурах шимт жилийн дутагдалд орсон. Дээрээс нь ууган хүүхдүүд нь бүгдээрээ өгсөн гэхээр тэр олон египчүүдийн ууган хүүхдүүд нь ямар олон байх вэ те? Ууган эрэгтэй хүүхдүүд. За тэгсэн чинь энэ болохоор улаан тэнгисийн эрэг орчин болоод одоо египчүүдийн амьдарч ирсэн дээр газар нутгийн хайсаас ингээ малтлах хийсэн юм байна. За эндээс болохоор юу болсон гэхээр маш их хэмжээний амьтад болоод хүний одоо ясны жижиг эд хэсгүүд эд ангиуд ингээ олцсон байгаа байхгүй юу. Тэгээ эдгээрийг бүр ДНХ-ийн түвшинд генийн түвшинд судлаад үзсэн чинь нөгөө malnutrition буюу шимт ижилийн гүн дутагдалд орчихсон ийм одоо яс хэсгүүд ингээ маш их олдож исэн гэдэг. Ингээд харах юм бол Библиэлд харж байгаа энэ Бурхны бүтээсэн гайхамшиг үнэн гэдгийг ингээ харж болж байна. Түүнээс гадна энэ бол ингээ Friedman гэдэг Библи судлаач хүн байгаа байхгүй юу. Гэхдээ энэ Harvard-ийн докторийн зэрэг хамгаалсан профессор хүн байдаг. Бас Oxford, Cambridge энэ бол ингээд зочин судлаачаар ажилладаг. Иерусалим дэх Америкийн дорн дахны судлалын сургуулийн ахлах ажилтан. Энэ бол ингээд маш мундаг хүн. За Exodus буюу гитлэл номны тухай номыг гаргаснараа яасан гэхээр маш олон судлаачдын гитлэл ном дээр гарч байгаа үйл явдал худлаа юм шүү, ийм юм шүү, тийм шүү гэсэн тэр бүх нөгөө нэг маргаан мэтгэлцээнүүдийг цэгцэлж чадсан ийм мундаг хүн байгаа. За тэгтээ ингээ хүнээсээ илүүтэйгээр энэ гитлэл ном дээр гарч байгаа үйл явдал нь үнэн гэдэг нь Бурхан биднэрт юуг ингээ хэлэх гээд байгаа юм бол Дуулал 105-ийн 5 дээр эзний үйлдэлсэн гайхамшигт үйлсийг түүний тэмдгүүд болон түүний амнаас гарах шүүлтүүдийг санагтун. Бурхан бол гайхамшиг үйлддэг, тэмдгүүдийг харуулдаг, бас амнаас нь гарч байгаа тэр шүүлтүүдийг санаа. Эдгээрийг тэгвэл эзний намаас олоод уншигтун. Тэдгээрийг нэгэн ч алгуулахгүй бас нэгэн ч алдагдаагүй байгаа тэр гайхамшигуд бидний амьдрал донд зөндөө ингэ явж байгаа. Үүнийг бас ингэ судлаад үзээч гэсэн байдлаар улаан тэнгисийн гайхамшигыг ингэж зохиомж бэлдсэн. За